За сүүлийн үед мэдээ үзэхэд цэрэг татагдсан сайхан залуучууд бэлтэж гэмтэх, за цаашлах юм бол амь надсаа алдсан олон тохиолдол гарч байгаа талаарх одоо ийм харамсалтай бөгөөд эмгэнэлтэй мэдээлүүд одоо явж байна. Тийм учраас бид нар энэ батлан хамгаалах салбарын шинжилгээг хийхгүй бол энэ асуудал бол шийдэгдэхгүй. Тийм учраас энэ асуудлыг шийдэхэд бол батлан хамгаалах удирдлагыг хэрэгжүүлж байгаа, үүнд оролцож байгаа бүх субъектүүд одоо хариуцлага хүлээж, за цаашлах юм бол нэг засаж залруулах асуудлыг цогцоор нь шийдэхгүй болохгүй. За тухайлбал улсын их хурл цэргийн албан хаагчийн нийгмийн хамгаалал эрх зүйн байдлыг албаны онцлогтон тохируулан тогтооно гэж хуульчилсан байдаг. За энэ ажлаа хиймээр байна. За Монгол улсын ерөнхийлөгчөөд цэргийн нийтлэг дүрмүүдийг батлах, за тэгээ батлан хамгаалах бодлого үйл ажиллагааны талаар одоо батлан хамгаалахын асуудал эхэлсэн засгийн газрын гишүүний мэдээллийг сонсож түүний дагуу авах арга хэмжээний хүрээнд засгийн газар одоо чиглэл өгөх одоо эрхтэй байгаа. Засгийн газрын хувьд иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцвүүлэх болон за цэргийн албан хаагч эрүүл мэндийн байдлыг одоо тодорхойлох журмыг тогтоох, цэргийн шинжилгээ ухааныг хөгжүүлэх, за шинжилгээ ухааны технологийн олдыг цэрэгт нэвтрүүлэх үүрэгтэй. Батлан хамгаалах сайдын хувьд бол батлан хамгаалах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах чинь үүргүүд ингээд хөөцлөгдсөн байгаа байхгүй. Инхээр ерөнхийлөгчөөс ахуулаад, их хурлаасаа ахуулаад, засгийн газраас ахуулаад батлан хамгаалахын сайд нь, дэд сайд нь, жанжин штабын удирдлагууд бүгдээрээ энэ асуудалд анхаарал хандуулж, за холбогдох албан тушаалтнууд хариуцлага хүлээх хэрэгтэй. Улс төрийн албан тушаалтнууд хариуцлага хүлээх хэрэгтэй. Тухайлбал батлан хамгаалахын сайд, тэр дэд сайд, жанжин штабын дарга гэдэг шууд ажиллаар үүссэн эдгээр албан тушаалтнууд бол шууд огцруулах хэрэгтэй. За бодлогын үед одоо хэрэгжүүлэх тэр бусад арга хэмжээг авах хэрэгтэй. Өнөөдөр цэргийн шинжилтээр ярмаар олон асуудлууд байдаг. Цэргийн албан хаах нь Монгол улсын иргэний үндсэн үүрэг. Гэтэл цэргийн албанд ямар усуд явж байна? Жирийн ардын хүүхдүүд явж байгаа. Энэ мэдээнд гарч байгаагаар бол балгас шиг байранд хонгос шиг газар жирийн ардын хүүхдийг шорон шиг нөхцөл байдалтайгаар байлгаж шít. Дарганы хүүхдүүд яаж ийн? Төсвөөс авчулах бүх зүйлийг авч, сангаас авчулах бүх зээлийг авч гадаадад гарч далайн ирэг дээр таруулж шít. Ингэж болдго юм уу? Шудрагаас хаа байна. Ер нь тэгээд цэргийн албыг гэсэн орчин цагтаагаа нийцүүлэх ёстой шүү дээ. Цэргийн албаг чинь тоон хүрэхгүй байна гэд их сургуулийн оюутныг хүчээр үсэнд хусаад цэрэгт авч явж шүү дээ. Ингэж алба хааж болдго юм уу? Энэ нь албаах журмаатсан өөрчлөл яадгийг. Өнөөдөр бие бэлдрийн хувьд, эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй хүнийг зөвхөн цэрэгтэй байхын тулд, хүн захирахын тулд, тоог үүсгэхийн тулд цэрэг татдаг баймарг байгаа байхгүй юу? Эсвэргээр бие бэлдрийн хөгжилтэй, спортын чадвартай хүнийг цэрэг татдаг. Нэг бол инженерийн мэдлэгтэй, компьютерийн мэдлэгтэй, IT инженерүүдийг жишээ нь цэрэг татаж болох байхгүй юу? Өгөө бол эдгээр мэрэгжлүүдээр цаашаа сурч их орноо батлан хамгаалах үйлсэд чин сэтгэлсээ бие оюунаа зориулах тийм зориг эрмэлзэлтэй улсуудыг цэрэг татах ёстой шүү дээ. Түүнээс биш нэг жилийн хугацаатай цэрэг юу хийх вэ? Амьдралын боломжгүй ар гэрээс нь явах хөнгөө жирийн ард иргэдийн хүүхдийг зүгээр тоо бөглөх маягаар татдгаал одоо болох хэрэгтэй. Өнөөдөр дайн зүгээр бие бэлдраар биш оюун ухаанаар инженер технологийн дан явж шít. Зэвсэглэн үлдэл технологийн өндөр хөгжилд хүрсэн алсын зайнаас бүх зүйлийг компьютерийн араас удирдах шít. Одоо тэр батлан хамгаалахын сайд, дэд сайд төрийн хариуцлага огцрох хэрэгтэй. Жанжин штабын даргаыг засгийн газар огцруулах хэрэгтэй. Улс төрийн соёлтой байх хэрэгтэй. Албан тушаалаас зурлах хэрэггүй. Өнөөдөр улны гэж хэлээд хөдөлмөрийн нийгмийн хамгааллын сайд саран гэрэл огцолж ирснийг бид санаж байна. Үг хэлснийхээ төлөө огцолж яхад батлан хамгаалах бодлогын хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэй албан тушаалтангууд нь яагаад бүхэл бүтэн хүний амь эрсдэд байхад энэ үйлдэлийн төлөө огцолдгүй? Яагаад засгийн газар нь огцруулахгүйгээ? Ийм байж саарахгүй. Зүгээр мэдээллийг харахад цэргийн амьдрах байр, орчин, цэрэгт татгдсан иргэд тэдний сэтгэл зүй, эрүүл мэндийн үзлэгт одоо хамруулж байгаа байдал бүх зүйлийг харахад өнөөдөр энэ дайны нөхцөл байдал үүсгэд эдгээр улсууд, эдгээр цэргүүд байлдаж чадах уу? Чадахгүй шүү дээ. Эдгээрийг сургаж байгаа, хүмүүжүүлж байгаа энэ нөхцөл байдал улс орноо хамгаалах тийм чадвар манай батлан хамгаалахын танд байна уу? Би бол байхгүй л гэж харж байна. Ийм учраас зүгээр ийм үйл гарлаа гэд салбарыг муулах биш, салбарыг би шинжлэх ёстой гэж бодож байна.